За гашуун цугад ганц мод бомтын хил дамсан төмөр зам нүүрсний худалдаа 5-7 нүүрсний хүчин чадлыг нэмэгдүүлэх хамт ажиллагааны ингээд засгийн газар хоорондын гэрээ орж иж байна. Энэ одоо түүх ярил маш их түүх ярина. Тэнд 15 жил гэж байна. За тэгээ наривчлаж ярил 12 онд төмөр замын асуудал анхных нь одоо гэрээгийн хүртэл одоо миний бие одоо үзэглээд ингээд явж ирсэн. Энэ гэрээнээс хойш төмөр зам маань 16 онд ашиглалтанд орно л гэж байсан. Көмийг хол байна шүү л гэж хэлсэн. Одоо 16-аас хойш 22 онд ашиглалтанд орлоо. 22 оноос хойш өнөөдөр одоо ингээд 20 яригдаад 27 оноос ерөөхдөө холбогдлолтод орох нь шүү дээ. Тийм болохоор энэ одоо бас хэдийгээр цаг хугацаа хойшлогдоод орж иж байгаа ч гэсэн заашгүй бидний одоо шийдэж явах юм асуудал байгаа маа. Дээрээс нь бүгд найрамдаад тусдаа тэгээд хийсэн гэрээнүүд янз янзын гэрээ. Үндсэндээ бид нар урд өмнө нүүрсээ бол ганцын байдлаар зарж ирсэн улс шүү дээ. Одоо бол засгийн газар хоорондын одоо гэрээгээр ингээд нүүрсээ зарж байгаа. Борлуулах гэж байна. Тэгээ энэ гэрээн дээр нүүрснийхээ хэмжээг яг заагаад оруулж ирэх нэгдүгээр боломж байхгүйсэн үү гэж нэг асуух гэдэг байна. Хоёрдугаар яг засгийн газрын хооронд хэдэн сая тонн нүүрсийг ямар хугацаанд зарах юм бэ? Цаг хугацаагаараа хэмжигдээд байгаа мó? Жилээрээ хэмжигдээд байгаа мó? Хэдэн сая болох юм? Хэдэн жил үргэлжилэх юм? Энд чинь ерөөсөө орж ирэхгүй шүү дээ. Улсын хурл дээр орж иж байгаа бол энэ тоонууд чинь бүтэн одоо орж ирээд бүр танилцуулгахдаа орж ирмээр байгаа байхгүй да. Нэг. Хоёрдугаарт 20-оос 25 сая тонны хүчин чадалтай байх хэрэгтэй энэ төмөр зам. Одоо 20 сая гэж байгаа юм байна нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ жилийн 20 сая гэсэн байгаа юм чинь 20 саяда бид нэр төмөр замаараа нийт одоо гэрээнийхээ дагуу тээвэрлэлтийг хийчих юм бол нөгөө аж ахуйн нэгжүүд чинь дэгэсэд хэдэн гарах юм төмөр замаараа гарах юм болцоо байх юм уу? 25 сая байж байгаад 20-ын одоо засгийн газар хоорондын комиссын хоорондынхаа гэрээгээр зарчаа цаана дахиад аж ахуйн нэгжүүд чинь яаж гарах юм? Нэг. Хоёр. Тэгээд нөгөө 5-7 компани өмчлөлд байж байгаа автозамаа ашиглах юм уу? Тэгээ 3 дугаарт ер нь хин тухайн сайд нийт ер нь гашуун цохотын бомтоор төмөр замтай автозамтайгаа нийлээд бид нар ойрын хугацаанд ер нь хэдэн сая тонн нүүрс гарах юм. Тэгээ автозамаа ер нь ямар шиг байдлаар ашиглах юм гэсэн ийм асуудлууд байна. Хоёрдугаар дээгээс сайд энэ ашиглуулах аж ахуйнууд чинь яг ном дагуу одоо жишээ нь манахаас гаргаж байгаа нь бол нөгөө талдаа нөгөө талаас орж иж байгаа ч нь бол манай талдаа гэдэг ингээд яг дөрмийнхээ дагуу гаргаж байгаа. Урд нь бол бас янз янзын сайд нарын үед бол өөр тийм том ёл яригдаад байсан. Энд одоо дөрмийнхээ дагуу хийж гэнэ үгүй юу. За 3 дугаарт энэ сая тайлбарлаад байна. Ганбаатар сайдын үед оруулж ирсэн энэ уулуурхаан биржийн тухай хууль шүү дээ. Уулуурхаан биржийн тухай хууль миний би ажлын хэсгийг ахлаад ер нь бол Монгол улсад эдийн засгийн хүрээнд тэр тусмаа одоо уулуурхаан бирж байгуулж уулуурхаагаас гарах одоо бүтээгдэхүүнээ биржээр орох ямар нэгэн авилгал хийх авах юу гэдэг тэр аж ахуйн нэгжүүд нь өөрсдөө цаашаа харж агаад гэрээ хийгээд явчихдгүй ийм тогтолцоолоо бид нар орсон шүү дээ уг нь тийм үү. Тэгээ энийг яг юу нь одоо бас болохгүй болчиход байгаа. Ер нь цаашдаа хэдэн сая тонн нь одоо жишээ нь ийм уулуурхаан биржээрээ бид нар ингээд ном дүрмээрээ явах юм боломж олцоо байна. Сая бас хэлж гин боломж олцоо байна. Сая бас хэлээл байна. Ер нь бол уулуурхаан биржийн хуульч бас тийм ч сайн хууль биш болчихлоо өдр гэсэн. Ер нь бол манай тохирохгүй хууль байна уу да гэсэн яриа хэлцээ. Ярианууд бас нэлээд гараад ирж шít. Сая ч бас цогцлол сайд гişүүн хийж илээ. Тэгэхээр цаашдаа бид нар яг тулсан тухайн зах зээл нүүрс унах одоо өснөө энтэйг уялдаад хамгийн дээд хэмжээнийхээ үнээр бид нар одоо биржээр үн хаялцуулаад зарах ийм боломж олцооч бид нар гарсан байх ёстой шүү дээ. Тэгээ энийг хангаад ингээд явж байгаа зүйл байна уу гэсэн ийм асуулт. Нүүрсний одоо хэмжээ хугацааг гэрээн дээр тодорхой хэлцээр дээр тодорхой зааж өгсөн энэ хэлцээрийн 5 дугаар зүйл дээр 25-аас 29 онд 27 сая тонн 30 оноос эхлэн жилд 20 сая тонн нүүрс гэж оруулж өгсөн. Энэ гэрээний маань хугацаа нийтдээ 16 жил байгаа. Тооцох юм бол нийтдээ 247 орчим сая тонн нүүрсний асуудал яригдана гэдгийг танд хэлье. За мөн одоо протокол дотроо бид нар энэ асуудлуудаа бүр он оноор нь 25 он 5 сая гэдэг ингээд он оноор нь бүгдийг заагаад өгчихсөн. За мөн одоо заргаж байгаа нүүрсний 100% гэж үзэх юм бол түүний 55% нь коксчих 35% нь 3.1-ийн коксчих 10% нь эрчим хүчний нүүрс байна гэдгийг бас зааж өгсөн. Компани ч гэсэн эрчим хүчний нүүрсийг бол бид нар боломж байвал илүү одоо худалдаж авъя гэсэн ийм зүйлүүдийг протокол тусгаж өгсөн гэдгийг хэлье. За уулуурхаан биржийн тухай хууль бол
үүргээ гүйцэтгсэн бөгөөд өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль. Тэгвэл амьдрал баян учраас энэ одоо уулуурхайн бирж дээр баталж өгсөн зарагддаг одоо нүүрс, зис, жонш, цайр гэдэг энэ бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээлийн худалдаалагдах үн өсөж байгаа үед бол энэ одоо болж байгаа. Яг өнөөдрийн шиг ийм буурж байгаа нөхцөл байдал дээр энэ одоо тохируулга заалтууд тухайлах юм бол үнийг индексчүүлж өгөх, зохицуулт хийх заалт оруулж өгөөгүйгээс болоод энд оролцох компаниуд байхгүй болчиход байгаа. Тэгэхээр энэ зүйл заалтыг бас биднэрт оруулж өгж байгаа. За дээрэс нь мөн одоо энэ тээвэртэй тээвэргүй гэдэг дээр манайд энд оролцож байгаа бүтээгдэхүүнүүдэд зарж байгаа төрийн болон орон нутгийн өмчит компаниудын зүгээс бол бидний зүгээс тухайлах юм бол дархан төмөрлөг дээр бид нар энэ вагоны алдцтай холбоотой асуудлаас болж одоо нөгөө биржээр борлуулсан бүтээгдэхүүнүүдэд хүргэж өгөх асуудал дээр асуудал үүсэж байна гэдэг ийм тээвэртэй тээвэргүй холбоотой асуудал дээр зохицуулах ийм одоо шаардлага байгаа учраас бид нар өчигдөр засгийн газрын хуралдаанаар уулуурхайн биржийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирсэн. Тун удахгүй бас улсын хурлын одоо чуулган дээр оруулж ирнэ гэж ингэж бодож байгаа. За өндөр үнэтэй байх үед биржээр худалдаа хийгээд авсан компаниудын нүүрс хэлийн цаана Монголын Эрдэнэс таван толгой компани хүргэж өгсөн терминалууд дээр дүүрчихэд одоо энэ компаниуд цаад унсан үнээр нүүрсээ борлуулж чадахгүй байгаагаас шалтгаалаад тэнд одоо нүүрс хүлээн авах боломжгүй болчиход байна. Маш бага хэмжээний орон зай үлдсэн энэ зайдаа хүлээн авалт тэгээд цаашаа тээврээ явж байгаа учраас нэлээд одоо ийм гацалтай асуудал үүсэж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх буюу экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг сангийн сайдаар ахлуулсан ажиллаж байгаа. Тэгээд энэ асуудал дээр арга хэмжээ авсны дүнд биржээр худалдаалах нүүрсний одоо хэмжээ сэргэх хандлагатай байгаа. Тухайн сайд нийт гашуун сухатын бомб төмөр зам автсан. Ойрын хугацаанд ер нь бол 10 жилийн одоо 20 жилийн хугацаанд хэдэн сая тонн гарах юм. Төмөр замаараа хэдэн гарах юм? Автсамаар хэдэн гарах юм? Яг нөгөө олборлох чадах хүчин чадалтай бид нар таарж яана гэдгийг чинь сонсомоор байгаа байхгүй юу? Хэдэн тонныг бид нар экспортод гаргах юм бэ? За энэ төмөр зам холбогдоод ажил эхлэхэд төмөр зам холбогдоод тээвэрлэлт эхлэхэд бол та өөрөө бас зам тээврийн сайд байсан үний төмөр замын хүчин чадлыг маш сайн мэдж байгаа. Энэ төмөр замаар ямарчсан одоо 20-оос уурхай дээрээсээ бол шууд 20-оос 25 сая тонн нүүрс ачигдана. За дээрэс нь бол зөрөөд нарийн цэргийн төмөр зам орж ирж байгаа. Тийм учраас нарийн цэргийн төмөр замаар бид бас мөн ялгаагүй 20 сая тонн нүүрс ачна гэж байгаа. Нийтдээ бол ойролцоогоор 2 төмөр замаараа нийлээд 45-аас 50 сая тонн нүүрс ачих ийм боломж олцоотой гэж үзэж байгаа. За автотээврийн хувьд бол зэрэгцээд явна. Өнгөрсөн хугацаанд явж исэн автотээвэр бол бас мөн ялгаагүй хэвээрээ үргэлжлэнэ гэсэн үг. За энэ төмөр зам ашиглалтанд орсноо саяны дэлгэр сайхан сайдын хэлснээр өргөн цэргийн төмөр замаар уурхай дээрээс бид нар 25 сая тонн орчим нүүрсийг одоо тээвэрлж Богднаар Хятад улсын талд байгаа өргөн цэргийн терминал дээр буулгана. Зөрж орж ирж байгаа төмөр зам маань мөн хэмжээний нүүрсийг нарийн цэргийн төмөр замаараа аваад ямар нэгэн терминал хэрэглэхгүйгээр шууд явна. За өнөөдрийн байдлаар 24 оны гүйцэтгэлээр бид нар 83 сая тонн нүүрсийг борлуулсан. Үүний 40 сая тонн нь бол гашуун сухат бомбоор гарсан. За Эрдэнэс таван толгой компанийн олборлолтын хүчин чадал 30 сая тонн байгаа. Уурхай хүчин чадлыг нэмэгдүүлснээр энийг нэг дахин өндөрсөх юм боломж байгаа. 2030 оноос хойш Монгол улсын нүүрсний экспортыг 160 сая тоннд хүргэнэ гэж ингэж үзэж байгаа. Энэ 160 сая тонны талыг нь буюу 80 сая тонныг нь гашуун сухат ганц модны авто болон төмөр замаар экспортлоно гэж тооцоолж байгаа.